За учрал дараагад баярлалаа. Тэгээ залуу хүн учраас залуу хүний зарчим үзүүлж ажиллана гэдэгт итгэж байгаа. Ерөнхий сайдаас би 2 асуулт асуусан. Хоёулаа энэ хэлцэх асуудал одоо энэ сайд нарын томилготой хамаагүй ч гэсэн гэж байгаа нэгэнд нь хариулаа, нэгийг нь орхичихлоо. Хулгайтай тэмцэх ажил маань юу болж байгаа вэ? Та хоёрын гэдэг шүү дээ. Энийг нэг тодорхой хариулаад өгч яг энэ болцсон юм уу, яатсныг л мэдмээр байна л дээ. Ерөнхий сайд хариулна. За хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ажиллаа хийж байгаа. Ер нь энэ талаар тодорхой асуудлуудыг хууль хяналтын байгууллагуудаас очиод асуух хэрэг нь улсын их хурлын гишүүд бүр нээлттэй байгаа. Урдын шалах байцаах ажиллагааны нууцтай хавцас хэрэгтэй бид нэр танилцаад нээгээд хаагаад байдаг усуд биш. Тэгэхдээ бүх шатанд хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгдөөд ажлын хэсгүүд байгуулагдаад явж байгаа. Жишээлбэл энэ хүрээнд тэгэхэд олон 10 сая доллар хэлээр гаргадаг байсныг зогсоолоо. Олон тэрбумын алт хэлээр гарч ирснийг та бүхэн харсан бах барьж авлаа. Энэ бол хулгайтай тэмцэж байгаа ажлуудын бодиттой үр дүнгууд. Энэ хүрээнд тодорхой мөрдөн шалах байцаах ажиллагаанууд бүгштэнд явж байгаа. Харин энэ ажлыг одоо улсын их хурлын гишүүд маань бас цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжинэ гэдэгт итгэж байна. Тодорхой хэрэг үйл явдлын талаар бол ерөнхий сайд ярих хэрэггүй. За Лодо самбуу гишүүн бас асуулт асууж байна. Тэгээ ерөнхий сайд хариуллаа. За миний хувьд ч гэсэн их хурлын даргын хуваар, ирэх барьж байгаа намын даргын хуваар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын авилгатай дэмжиж байгаа энэ бодлого үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажилланаа. Энэ танхимаас бол хулгайч дүрдэг биш, хууль дүрдэг байх ёстой. Тэгээ энэ танхимаас ёс зүй эхэлдэг байх ёстой. Тийм учраас яг үнэхээр одоо зарим шаардлагатай мэдээллүүдийг ерөнхий сайд бас их хурл төсөлтэй байвал хаалттай хэлбэрээр хуралдаад нөхцөл байдлын одоо үр дүнгуудын талаар бас нээлттэй нэг юм хаалттай мэдээлэл хийх нь зүг баха гэж бодож байна.